байдлын тухай хууль юм байна. Энэ мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол маш чухал. Тэр төрийн нууц, бусад нууцын тухай хуульд заагаагүй бусад мэдээд бол ил тод байсан дээрээ сайн нууснаас муу нууснаас сайн илчил гэж байдаг. За тэгээ ер нь бол энэ төр хувийн хвшлийн түншлэл энэ мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол нөгөө Английн алдартай улс төрч манайхны ярьдаг тэр хүний яг улс төрд гаргаж ирсэн ийм зүйл шүү дээ. Тэгээд энэтэй холбоотой энэ хэвлэлийн хэрэгслийн тухай хууль дээр анхаарах хандуулах болохоо байсан байна. Биднүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээд төрийн байгууллагын хараат байдлаас гаргасан. Эргээд улс төрчдийн улс төрийн намын хараат болчлоо. Улс төрчид биенийг намнах, улс төрийн нам биенийг намнах зохион байгуулалттай гүйцэх юм хэрэгсэл болчлоо. Сэтгүүлчид маань хараат ус ажиллах. Тэгээ хэвлэлийн бодлого нь тийм байх, хараат усаар байх юм бодлого бол аль хэдийн алдагдсан байна шүү дээ. Нөгөө талаас одоо жишээлбэл энэ парламент дээр ярилцж байгаа энэ бидний бодлого улсын их хурлаар шийдвэр гаргаж байгаа энэ адил маань бол гадны орн шууд гараад байж байгаа шүү дээ. Энэ парламентын үйл ажиллагааг нэвтрүүлдэг телевизүүд гадаадын шууд хөрөнгө оруулалттай байх энэ асуудлыг бас анхаарал татсан асуудал болсон байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлаа холбоотой асуудал. Дараагийн нэг асуудал нь тэр тендер дээр одоо үнэхээр тендерийн асуудал. Өөрөөр төрийн болон орон нутгийн эмчийн хөрөнгөөр бараа ажилууллага худалдан авах тухай хууль. Энэ дээр үнэхээр их асуудал байгаа. Яг анх хуулийн төслийг батлах гэж байхад энэ тендерийг шалгаруулах үйл явцыг ил тод байлгая. Захиалагч нь бай, нөгөө тендерт оролцож байгаа хүмүүс нь бай, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байя гэсэн ийм зүйл байсан чинь сүүлдээ хасагдсан юм байна. Одоо юу болж байгаа нэхэр тендерийн комисс томилогддог. Дээрээс битгий шалгаруул гэсэн. Тэгэхээр ингээд төрийн нарийн даргууд нь ийм байдлаар ажилтдаг, ийм байдалтай байна шүү дээ. Тийм учраас энэ тендер шалгаруулах үйл ажиллагааны үйл явцыг тодорхой болгох шаардлагатай гэж. Дараагийн нэг асуудал улс төрийн намын тухай хуульд энэ намын санхүүжилт улс төрчтэй холбоотой санхүүжилт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ бол маш аюултай. Энэ авилгалын индекс өсөж байгаа чинь энэтэй холбоотой. Тэр тендерээс төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг өгж намаа санхүүжүүлдэг энэ үйл ажиллагаа болохоо байсан байна. Тийм учраас намын үйл ажиллагаа болгоны санхүүжилт ил тод болох энэ асуудлыг оруулмаар байна гэж ингэж хэлэх байна. Тэгээд ер нь хэвлэл мэдээллийн салбар чинь Монголын улс төрчдийн хоорондоо байлддаг эсвэл зохион байгуулалттай гүтгэдэг тийм байдлын хэрэгсэл болсон байна шүү дээ. Стратегийн ордуудыг өмнө хэд хэдээр нь гадныхандаа хуваагаад идээд дууссан. Одоо идэх гэж байгаа тэрийн шүүмжлэсний төлөө нэг одоо ирэх барьж байгаа намын улсын ажилтны сонин ерөөсө өдөр шөнөгүй ингээд гүтгэж шүү дээ. Энэ одоо яагаад ийм байдалтай болчихно вэ? Биднүүд бол энэ улс орон ард түмний өмнө өргөсөн тагархаа хүрээнд ажиллаж байгаа. Тийм учраас энэ бол маш чухал хууль юм а гэж ингэж хэлэх байна. Улс төрийн намын санхүүжилт тэр зарлагтай холбоотой асуудлыг